Сайн байцгаана уу үзэгчдээ. Inside Out нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бид энэ удаагийнхаа дугаараар орчин үеийн хүний зан төлөвийг таних гэсэн сэдвээр ярилцах болно. Хүн болгон өөрийгөө болон бусдыг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсдэгч тухайн хүний зан чанар, төлөв байдал бидрийг туйрагдуулдаг бол бид нар яах ёстой вэ гэдэг сэдвээр ярилцахаар сэтгэл зүйч Хаг Мам төвийн гүйцэтгэх захирал нэгчиг нэвтрүүлэгтээ урин оролцуулсан байна. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Элит цэцгийн салон болон Солонгосын номер 1 сэтгэл зүйн зөвлөгөө өгөгч Хаг Мам Mongolia ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг Элит цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Хаг Мам Mongolia сэтгэл зүйн төв. Тэгэхээр одоо орчин үеийн хүн гэдэг чинь одоо яг одоо амьдарч байгаа те бидний энэ 90 цаг үед амьдарч байгаа хүмүүсийн маань ер нь зан төлөв сэтгэл зүйн чиг хандлага хаашаа яваад байгаа юм бэ? Хэрхэн хоорондоо харилцуул зөв зохистой болсон юм бэ гэдэг талаар бас ярилцах байх те. За тэгэхээр юутаач хоёлаа эхлэв захаагаа уншаа. За тийм. Сайн байна уу? Би өөрийгөө хитрхи муу сонголт хийдэг хүн үү эсвэл зүгээр л азгүй юм гэдгээ мэдхэ боллоо. Олон удаа үерхэж үтсэн ч харилцаа маань дандаа бүтлгүүтэж эцэст нь би ихэнхдээ шарахтаа үлддэг. Ихэнхдээ бүх зүйл сайхан эхэлдэг ч удалгүй үл ойлголцол, хүйтэн хөндий байдал бүр заримдаа гинтийн хөндөрөлтөөр дуустгаа. Би бурууг үргэлж өөрөөсөө хайдаг. Магадгүй би эмгтэй хүнийг ойлгож чадахгүй байхаа. Эсвэл анханасаа тохирох хүнээ таньж чаддаггүй ч байж магадгүй. Хүмүүсийг тэр дундаа эмгтэйчүүдийг таньж мэдхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Анханасаа хэн нэгэнтэй харилцаа үүсгэхдээ юуг ажиглаж хэрхэн зөв таних хэрэгтэй вэ? Би дахиад л буруу сонголт хийж дахин шарахтаа үлдэхийг хүсэхгүй байна. Надад зөвлөгөө өгөөч ээ. Сонсогч энэ гэсэн. За ямар ч л хийсэн маш олон одоо үерхлийн харилцаанд орсон боловч эмэгтэйгээ буруу сонгоод байгаа залуугийн тухай гарч байгаа юм байна гэж ойлголоо. За яг ямар нөгөө зүйл дээр болоод одоо харилцаа цаашаа үргэлжлэхгүй байна вэ гэдгээс шалтгаалаад одоо арай өөр юм зөвлөмжүүд гарах бах гэж бодож байна. Тэгээ хамгийн түрүүнд болохоор хүн ер нь бол нөгөө нэг орчин үеийн хүмүүст IQ биш EQ чадвар чухлаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр EQ чадварыг одоо сайжруулахад EQ гэж юу юм бэ гэдгийг мэдхээс эхэлнэ гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгж тайлбарлаад байгаа. Тэгэхээр EQ гэдэг юу юм бэ гэхлээр хамгийн сүүлд одоо нэлийн алдартай болж байгаа Харвард эрдэмтэн Жим Болт гэх эмэгтэй. Тэгээ тэр эмэгтэй болохоор 37 наснда Харвардын одоо бүхий л тархи судлалын одоо факультетыг доктороо хамгаалаад нэмдэг нь одоо тархи судлалын хүрээлэнд ингээд ажиллах хүйц хэмжээний ийм ур чадвартай гэж үнэлэгдсэн байгаа байхгүй. Тэгээд тэнд болохоор 37 наснасаа 8 жилийн турш ажилласан. Ажиллаад ингэж явах үедээ болохоор маш олон нээлтүүдийг хийсэн. Тэр үед гинтхэн нэг өдөр ингээд хэвтэрт орсон байгаа байхгүй. Хэвтэрт ороод юу ч хөдлөх байсан. Зүгээр л гинтхэн нэг өдөр бос гэсэн чинь л бүх юм хөдөлгөөлөөс хаажаад тэгээд эмэгтэй өөрөө зөвхөн нүдэн л одоо анивчдаг нэгддэг ярьж чадахгүй одоо хэвч хийж чадахгүй болсон ба. Тэгээд ингээд 15 жил хэвцэн байна л да. 2017 онд яг TED Talk дээр энэ тухайга цоо ирүүл ингээд нэлээд настай эмэгтэй ингээд ярьж байгаа байхгүй. 15 жил хэвтэхдээ би өөрийнхөө олж нэгийг үннийг олж мэдсэн гэж байгаа байхгүй. Тэглээл нөгөө нэг цөхрөөл гутраал янз бүр болол ингээл явж байгаа сүултээ ерөөсөө надад өгөгдсөн цаг юм байна. Энэ цагт би яг хүний тархийг яаж ажилтдаг юм бэ гэдгийг судлах хэрэгтэй юм байна. Би ямар хүн юм бэ гэдгийг судлах хэрэгтэй юм байна гэд. Зөвхөн нүд нь ажилтдаг, тархи нь ажиллаж байгаа. Тэгээд тэр эмэгтэй судалсан байхгүй, анзаарсан байхгүй. Гэрт нь хүмүүс ингээл ирээл одоо эмч сувилагч нар өөрийг ингээл мэдээж тэ тэр хүнд чинь маш олон асаргаа сувилгаа хэрэгтэй. Тэгэхээр тэр үеүүдэд ингээд судлаад тэгээ анзаарсан чинь болохоор хүний тархины 4 type буюу ийм зан характер байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр type нь болохоор юу юм бэ гэхээр баруун уртлын хэсэг. За энэ уртлын хэсгийн хүмүүс бол ерөнхийдөө нэлийн ийм одоо тооцоол сайтай, ерөнхийдөө илүү ийм баримтад тулгуурсан, баримт нотлохоонд ийм суурилсан зүйлсүүдийг бол хийх чадвартай одоо ийм хүмүүс байна. Тэгээд тийм зан характер байна. Гэхдээ хүмүүс гэж хэлэхээс илүүтэйгээр хүний доторх ийм type байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд дараачих нь болохоор баруун хойтлын хэсэг байна. Тэгээд баруун хойтлын хэсэг нь болохоор илүү ийм одоо зүүн бэлгийн шинжтэй, илүү одоо баримт нотлохоноос илүүтэйгээр мэдрэмжийг дагдаг, мэдрэмжээ ингээд сонсдог,
мэдрэмжээ мэдэрч ойлгодог төрлийн хүн байна гэж. За тэгээд дараагийн хүн зүүн уртлын одоо тархины хэсгийг хариуцж байгаа зохион байгуулж байгаа. Тэр тайпны ийм характер ямар юм бэ гэхлээр баримт нотлохоо болоо мэдрэмж хоёрыг хослуулсан ийм одоо хүмүүс байдаг. За тэгээд харин зүүн хойдол яасан бэ гэсэн тэр дөрөвдүгээр тайп гэж байгаа байхгүй. Тэр тайпны хүмүүс болохоор илүү ийм одоо өнөөдөр дээрээ байдаг. Зөвхөн өнөөдрөөр аз жаргалтай байж чаддаг, натурал одоо ийм баяр баясгалантай талархаж мэддэг буюу зөв бэлэг илүү дамгаалсан хүмүүсээ гэж тайлбарлаж байгаа. За хүмүүс бол ихэвчлэн ингээд хүний зан чанар бол одоо тэр хүн бол 4 тайп байна. Гэхдээ энэ дөрвөлээ хүний дотор байгаа. Хүний дотор байгаа гэсэн ч миний одоо нөгөө хэрэгцээ шаардлага, миний ажлын орчин эсвэл одоо надад тулгамдаад байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад яах вэ гэхэлэр би энэ 4 тайпын алийг нь ашиглах вэ гэдгээс сонголт хийж амьдарч байна. Тэгээ ихэвчлэн яадаг вэ гэх юм бол хүмүүс одоо баруун уртал, мөн зүүн уртал гэсэн энэ хоёрыг илүү ашигладаг. Буюу нэг тал нь болохоор хитрхи баримт нотлохоо одоо ямар нэгэн шалгуур эсвэл яг үнэхээр үний юм уу гэдгийг шалгадаг юм лог сэтгэлгээ өндөртэй ийм тайпыг зан характерыг гаргаж амьдрах гэдэг. Зарим нь болохоор аль алин дээр нь тулгуурсан байх хэрэгтэй штэ гэд бас заагаад тэгээ ингээ амьдрах гэдэг. Эмэгтэй болохоор 15 жил хэвцснийхаа дараа юу гэж ярьсан бэ гэхээр хүмүүсийг жинхнээсээ аз жаргалтай баймаар байвал тэр дөрөвдүгээр одоо тайпыг илүү ашиглахад ингээд суралцах хэрэгтэй. Тэгэл 21-р зуунд болохоор тэр дөрөвдүгээр тайпыг ашиглах юм боломж өгдөг юм гэж ярьж байгаа. За тэгэхээр манай залуугийн хувьд ямар ч л гэсэн миний ойлгосноор бол маш олон ингээд алдаа цааны тал харилцааны тал дээр алдаа гараад байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр нэг номерт нь бид нар одоо орчин цаг үед нөгөө EQ өндөртэй хүн бусдыг таньж мэдээд өөрийгөө таньж мэдээд өөрийгөө илэрхийлээд за тэгээд бусдыг таньж мэдсэн дээрээ тулгуурлаад сайн харилцааг тогтооно гэдг нь өөрөө хамгийн чухал юм чадамж болж байна. Тэгэхээр тэр чадварт суралцаагүй бол аливаа харилцаа угаасаа цаашаа явахааргүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний талаар л өнөөдөр илүү би ярмаар байгаа. Нэмдэгд орчин үеийн хүмүүсийг бас одоо таньдаг буюу тэр хүмүүсийн биеийн одоо хилэмж, байр байдал, үгийн сонголт муу одоо өвчний шинж тэмдгүүдээс шалтгаалаад хүмүүсийг таньж болд юм аа гэдэг талаар ярих гэдэг гэсэн. Хоёулаа түрүүн ярьлаа шүү дээ. EQ буюу одоо эн чинь нэг soft skill шүү дээ. Зөвлөлөө ур чадвар хүнтэй ойлголцож байгаа. Ямар ч тохиолдолд нэг ширүүн дөрөв байгаад ч юм. За яар шиг болоо энэ одоо битэр ойлголцохгүй юм. Хуучин бол нэгддэг байсан шүү дээ. Надад ч гэсэн байдаг зан чанар дээр байхгүй. Үнэхээр ойлголцохгүй болохгүй байвал нэг би нэг ойлгоё гэдэг юм уу заавал тэрийг шийдий зохицуулъя гэдэг ах угаасаа нэг албатай ч биштэй гэж бодоод шууд зэшиг шиг ингээд өөргөө хаачдаг ч юм уу тэр асуудлыг хаах нь илүү цаг хугацаа хэмнээд байгаа ч юм шиг те би одоо нэг заавал тэнд уг нь бол би зэрэг шийдчихвэл ашигтай эсвэл шийдэх ёстой тэгтээ нэг за гэд нэг ингэчдэг тийм үү тэгэхээр аль болох нөгөө EQ-гээ хөгжүүлэхийг ч юм уу бод уг нь айгүй тийм одоо нэг ямар ч хүнтэй уг нь ойлголцоод өөрийгөө ойлголцчихдаг гэж боддог. Тэгтэл бас нэг заримдаа бол ёо гэмээр үн гардаг. Орчин үеийн хүнд бол яалтчгүй бид нар нэг юм илүү нэг жоох юм ухаалаг байх шийдвэр гаргаад байна шүү дээ. Хуучин бол хоорондоо яагаад чи нийгмийн байгуулалт тийм байсан юм уу? Дэлхийн ертөнд тийм байсан юм уу? Жохон дайтах шинжтэй нэг нэгнийхээ дээр гарах ч юм уу эсвэл чадж байгаа л авъя гэдэг ч юм уу нэг тийм шинжтэй байсан бол одоо бол хамтдаа би бинийгээ ойлгоё, их тайван найрамдалтай оршиж гэдэг юм илүү дагамгайлдаг болсон нэг нэгнийхээ сэтгэл зүйг ойлгоё тийм үү. Яагаад ийм нөхцөл байдал байгаад байгаа юм бэ? Наад зах нь гэр бүл дотор хүүхэд чинь хүртэл сэтгэл зүйн гутралд ордог гэдгийг хүртэл яриад эхэлсэн өнөөдөр те. Бид нар бол хууч юу хүүхэд сэтгэл зүйн гутралд орох аав ээж хөвгөнд орол байж явах ёстой байсан гэдэг. Тэгэхээр өмнөх цаг үеийн амьдрал одоо энэ технологи дээр суурилсан ч юм уу эсвэл нөгөө хүмүүсийг хилээд байгаа хүмүүс нэг эмпатитай хүмүүс төрдөг болцсон л гээд байгаа. Үнэхээр бид нар мэдэхгүй шүү дээ. Яг ямар орчинд байгаа юм те. Тэр кристалл яхны үед байгаа юм уу? Эсвэл үнэхээр технологийн үед байгаа юм уу? Эсвэл тэр нэг бомбын ирэнд нь байгаа даа юм уу? Яг юунд нь байгаад байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр одоо үеийн хүмүүсийн харилцаа хандлаганд хамгийн одоо голлох тэр ялгаа өмнөх үеэс юу байгаа вэ? Өмнөх үеийн хүмүүс л болохоор EQ гэж яриад байгаа тэр мэдрэмжийн зүйлүүдийг илүү төлхөө ингээд гаргаж ирдэг буюу шууд ингээд илэрхийлцдэг. Тэрийг дарлаа, нуулаа, эсвэл тэрийг өнгөрүүллээ, ярихгүй өнгөрүүллээ гэдэг иймэрхүү одоо сонголтуудыг бол нэг хийдэггүйсэн байхгүй. Гэтэл одоо болохоор
хүмүүс айгу ухаалаг болоо мэдээлэлтэй болоод мэдлэгтэй болоод ирэнгүүтлээ бүр бага насны хүүхдүүдтэй чи ийм ашиг агуул одоо тий найз чинь чамаас явна. Эсвэл чи ийм муухай аштайх юм бол би чамайг орхиод явна гэдэг ийм одоо нөгөө зүйлсүүдийг зааж өгöd байгаа учраас хүүхдүүд маань цаанаасаа одоо маш юм нэг талын сэтгэл хөдлөл мэдрэмжийг ингээд илүү дарангуйсан шинжтэй, дарсан шинжтэй. Тэгээ гаднаа хизээч одоо цөхөрдөггүй юм шиг эсвэл хизээч тэг гомдохгүй байгаа юм шиг. Хуучаа ингээд бид нар намайг одоо юу гэдэг чинь мухагаар ингээд хочлол дуудлаа бид нар жоохон бас дарна тэг. Гэтэл ингээд тэр мөн намайг тэгсэн ингээл зодтолтол эсвэл ингээл нэг шууд те байдал тал одоо баг би чамайг ахтаа илүү шүү араад удаа шүү гэх те тэгдэг байсан бол одоо болохоор тийм биш болчиход байгаа хгүй. Зүгээр л эн чинь байдаг л зүйл. Тэгэл цаг хугацаа өнгөрөхөөр ойлголцоол ингээл даваал гарч ирнэ. Гэхдээ яг дотроо болохлээрээ маш эмзэгээр ингээ хүлээж аваад тэрийг ингээд сэтгэл нь ханахгүй те би тэгж дуудуулаад тэгж муучлуулж байгаа даа ингээд уур хурж байгаа ч юм уу гомдолтой байгаа тийм мэдрэмжтэй ингээд яваад байгаа хгүй. Тэгэхээр ялгаа нь бол мэдрэмжээ дардаг EQ чадварыг илүү ингээд дарангуйсан юм байх гэж үзээд байгаа гэсэн үг. Тийм байхыг ч нийгэм шаардж байгаа. Эцэг их одоо сургууль мужуулах талбар одоо боловсролын салбар өөрөө юм зүйлийг зааж байгаа. Гэтэл яг үнэндээ болохоор хүмүүс энэ чадвараа алдах тусмаа хүн биш одоо илүү нөгөө нэг робот руу шилжиж байгаа ийм цаг үе байгаа хгүй. Тэгэхээр одоо яриагаа үргэлжлүүлээ шууд хүмүүсийг тэгвэл одоо хүмүүсийг орчин цагт ямар ийм зан характертай гэж хуваагаад байгаа юм бэ гэхлээр 9 ийм төрлөөр хэлж байгаа. За тэгээ хамгийн түрүүнд болохоор нэг дугаар төрлийн хүн байна л та. Тэгээ тэр төрлийн хүмүүс бол нэлийн ийм одоо гаднаас жоохон нухацтай, нямбай, цэгцтэй, ер нь юмыг ингээд нэлийн системтэй судалдаг. За тэгээ системтэй хийх дуртай, төлөвлөгөөнийхөө дагуу хөдлөх дуртай, тэр төлөвлөгөөний өршлөгч юм бол жоохон ууртай уцаартай болчдөг ийм хүмүүс байна. Тэгэхээр за 2 дугаар төрлийн хүмүүс болохоор маш ийм тус чинэрэнгүү өгөөмөр хүмүүс үждэг. 3 дугаар төрлийн хүмүүс бол ямар хүмүүс вэ гэхээр маш ийм мотивацлаг, өөртөө ихтэй, дайч төрлийн хүмүүс. 4 дугаар төрлийн хүмүүс бол нэлийн ийм мэдрэмтгий хүмүүс байна. За тэгээд одоо бас 5 гэж төрлийн хүмүүс байна. Тэр хүмүүс бол илүү угаасаа бүр ингээд цаанаасаа л боловсрол одоо мэдлэг, ур чадвар гэдэг зүйлийг чухалчилж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр чухалчлаад байгаа учраас тэд нар маань яах вэ гэхэлэр мэдлэгтэй байхыг л зорино. Мэддэг буюу нөгөө нэг IQ чадвар дээр суурьсан учраас EQ буюу нөгөө хүмүүстэй харилцах, хүмүүсийг ойлгох, хүмүүсийг сонсох, харилцах гэдэг юм дээрээ жоохон сул байгааддаг. Тийм учраас нэг ийм бидаасан хүндий ийм хойш суусан юм шиг иймэрхүү төрхтэй хүмүүс байгаа байхгүй. За дараагийнх нь бас 6 гэж төрлийн хүмүүс байна. Энэ төрлийн хүмүүс бол бүх энэ төрлүүдээс 9 төрөл тувааж байгаагаас хамгийн цорын ганцаараа ялгаатай юм. Ялгаатай гэдэг нь болохоор би ингэмээр байна, би тэгмээр байна, би ийм болмоор байна, би ингэж хайрлагдмаар байна, үнэлүүлмээр байна, харуулмаар байна, тэгээ тусламар байна гэж яхад 6 болохоор надад туслаач гэдэг хүмүүс. Надад туслаач, би дэмжлэг авмаар байна. Намайг ямар нэгэн байдлаар ингээд дэмжиж өгөөч. Намайг ингээд те чадварлаг гэд хилээд өгөөч. За тэгээд дараачих нь 7 төрлийн хүмүүс байгаа. 7 төрлийн хүмүүс бол гаднаасаач тэр одоо үргэлжлэл ийм баяр хөөртэй нэмсгэлсэн тий алиа хошин тэгээ нэг сэн одоо жоохон мухагаар хэлэх юм бол их одоо алиалагч тий тийм мааз ингээд зүгээр байж чаддгүй ийм сониуч хүмүүс. За тэгээд 8 байна. 8 гэдэг төрлийн хүмүүс бол ерөнхийдөө маш одоо ийм хүчрхэг хүмүүс. Гаднаасаа ч тэр хизээч нэг юмд ингээл цөхөрдөггүй, ундаггүй юм шиг ингээл үргэлжлэл яг л нэг хэвэн байждаг хүмүүс байдаг шүү дээ. За 9 гээд одоо хамгийн сүүлийн төрлийн хүмүүс байна. За тэгээ энэ төрлийн хүмүүс бол ерөнхийдөө амар тайван учраас хинтээч муудахыг хүсэхгүй. Тэгэхээр ингээд орчин цагт болохоор хүмүүсийг нөгөө хуучнаар ингээд темперамент гээл 4 хэв шинжид хуваагаал 4 ийм хүмүүс вэ одоо янзын хүмүүс байгаа давмгай аль нь вэ гэж явж исэн бол одоо болохоор 9 өөр төрөлд хуваагаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрний талаар бас ингээд ярьж байна. Тэг би Лаврагийн ер нь хамгийн түрүүнд ингээд чамд ингээд стресслээ бухимдлаа хэцүү боллоо. Юу ч өвддөг вэ? Жохон зүрх өвдөддөг. Савлаад те тавгуудээд тэгэл нэг жоохон тэгээд идэг байх. Дээрээс нь одоо нэг сандардаг шүү дээ. Ингээд одоо стресстэй биш зүгээр ингээд догтлоо ч юм сандрахаар шууд гитсэн ингээд мушгираад байгаа юм шиг болдог. Тийм. Тэр хоёрыг л аягүй анзаарчсан. Бусдаар бол гайгүй.
За тэгээд би одоо ингээд энэ шинж чанараас нь ингээд сонсох юм бол Лавра 3 дугаар төрлийн хүн юм шиг сонсогдож байгаа байхгүй. Тэгэхээр одоо цаашаага бүр ингээд энийг батлаад ч гэх юм уу ингээд баталгаажуулаад явж болно гэсэн. Тэгэхээр Лаврагийн хувьд болохоор одоо аялалд явж ийн гэж бодъё хамт олонтойгоо. Тэгвэл очоод бүр ингээд тултал наргиц ингээд явах уу? Эсвэл үнэхээр чухал ажил байгаа. Маргааш ихэд би явуулсан байх хэрэгтэй. Хийцэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу те шийдсэн байх хэрэгтэй ажил байгаа. Тэгвэл тэрийг шийдэхийн тулд наригжсэн гинтхэн ноутбукийг гаргаж ирээд юм хийх үү? Ер нь ял тухайн цаг үедээ тухайн процесс юу явж байгаа. Ер нь би тэрийг л дагчдаг. Яг хөө нөгөө ажил маань чухал. Гэхдээ тэрийг зүгээр үнэхээр хийх ёстой бол би наригж байгаа ч гэсэн өглөө эрт тусаал 1 цагийн өмнө ч юм уу 2 цагийн өмнө босоол тэрийг одоо арай эрүүл ухаан дээр ч юм уу 50 байх уу апны чимээгүй байх уу тэгэхгүй би наастар ивдэл тэнд ингээл гинт гарч авсан өөрөө энд ингээл те ер нь тэгдэг байхаа. Тэгдүү тал. Окей. Тэгвэл чи ер нь хэр тусархаг вэ? Ер нь амар тусархаг. Чи ихэвчлэн мотивацтай ингээл бусдыг урамшуулаад хүмүүстээс ч гэсэн урам зориг аваад би энийг сурчих юм бол энийг чадчих юм бол дараа нь иймтэй болно штэ ингэн штэ гэсэн тийм дотоод зүрстгэл чамд байдгүй эсвэл энэ хорвоо ертөнцийн сайн сайхны төлөө би ядаж энийг хий да би л хийх ёстой өөр хийх юм олдохгүй гэж магадгүй би хийчий да гэж зүтгэж байдаг. Яг энэ тал дээр бол ч би 50-50 гэж хэлмээр. Би ер нь тийм бутад өгөх ер нь нэг юм хүний энэ ажлыг би хийхгүй байсан ч мэдээ чинь нэг хүн заавал хийх шаардлагатай байхгүй тэрийг хитргэнд туслах ёстой тэрийг цэвэрлэх ёстой энэ бохирын байсан ч хүн гараа оруулж хийх л ёстой тэгэхээр яг би юуж болохгүй гэж би нэг яагаад хийлээгээд би надад нэг тийм бохиролтой биш угсаал ойлгомжтой юм чинь гэдэг үүднээс ер нь альва юмны айгүй ол юмны урдуур ордог тэгж хийдэг бас тэрийн маань бас хүн үнэлээд гоё мотивац өгөөл те ингэж ивэл бас над улам л илүү тийшээ гараад өрөөлээ. Тийм байна. Тэгэхээр би болохоор эхлээд бодохтой болохоор 3 дугаар төрлийн хүн байж магадгүй. Яг гэвэл зүрх сэтгэлийн хүмүүс учраас гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь илүү ингээд цаашаа сонссон чинь 2 дугаар төрлийн хүн гэж сонсож байгаа байхгүй. Тэгээ яагаад тэр би юу ч өвддөг вэ? Одоо чи илүү ямар одоо энэ бодол санаануудын аль нь чамд байгаа вэ гэх ингээд асуусан байх гэхлээр хүмүүс нөгөө 9 гэж хэлсэн шүү дээ. Тэр 9 төрлийн хүмүүсийг ингээд 3-3-аар нь адил юм одоо энергтэй гэж хэлж болно. Зарим хүмүүс төв гэж ярьдаг. Ийм одоо дотоод ертөнцтэй гэж үздэг байхгүй. За тэгэнгүүт 2, 3, 4 гэдэг тооны төрлийн хүмүүс маань болохоор дотоод энерги нь зүрх сэтгэл буюу ийм мэдрэмж төвтэй хүмүүс. Мэдрэмж төвтэй. Тэгэхээр энэ хүмүүс мэдрэмж төвтэй учраас хамгийн түрүүнд юу нүвдэх вэ гэвэл зүрх нь сая яг хэлсэнчлэн зүрх ингээд салганаа тий чичрээд байгаа ч юм шиг мэдрэмж төрөд байна гэх. Тэгэхээр тэр зүрх өвдөж байгаа хүмүүс бол одоо нөгөө бид нар яах вэ гэхлээр би сонсож гин гэсэн үг байхгүй да. Надад ямар төрлийн хүн одоо энэ залуугийн нөгөө нэг хэлсэнчлэн тий надад ямар хүн зохихыг би ямар харилцаанд орох ёстойг мэдэхгүй байна гэж толгомцоо асуудал гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр тийм хүмүүс надад ямар төрлийн хүмүүс зохимжтой байдаг вэ гэдгийг өнөөдрийн ярианаас ойлгоход авчвал илүү зүгээр байхгүй. Тэгэхээр зүрх төвтэй хүмүүс бол юу гэж ярьдаг вэ гэхлээр миний зүрхтээсээ тань ямар нэг асуудал болонго те зүрх баг амар гарах гэдэг. Дотор мухаарай байна. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар чихт өнгөнээд байна гэдэг ч юм уу. За тэгээд зүрхтэй холбоотой ингээд янз бүрийн шинж тэмдгүүдийг хэлдэг. Тэгэхээр энэ төрлийн хүмүүс бол мэдрэмжтэй буюу угаасаа урлагийн салбарт энэ мэдрэмжийн төвийн хүмүүс илүү төлхөө ажиллаж байдаг. Тэгээ мэдрэмжийн төвийн хүмүүс маань урлагийн юм одоо гайхамшигтай гоц ийм бүтээлүүдийг хийж яадаг хүмүүс байхгүй. Тэгэхээр тийм. За тэгээд 4 5 6 7 гэсэн энэ одоо 3 тооны маань хүмүүс болохоор тарих гэдэг одоо төвтэй тарих толгойн төрүүлж өвдөнө. Толгой таллаа, толгой дүрлээ те унтсан ч унтаагүй юм шиг мэдрэмж төрж ийн гэдэг ч юм уу ийм одоо шинж тэмдгүүдийг ярьдаг гэсэн үг байна. Тэгэхээр тийм мэдрэмжүүд ярьж байгаа хүмүүсийн дотоод нөгөө энерги нь болохоор айдас гэдэг энерги. Айдас байгаахгүй. Айдас байгаа учраас 5 дугаар төрлийн хүмүүс болохоор илүү мэдлэгтэй байгаад мөнгөтэй байгаад эсвэл ямар нэгэн зүйлийг хурааж харивжуулаад тэгээд тэр хорвоо тохиолдох ямар нэгэн тэр зүйл би бэлэн бай гэж боддог гэсэн үг. 6 дугаар төрлийн хүмүүс болохоор надад туслаач гэдэг гэсэн шүү дээ. Туслаач намайг дэмжиж
над жоохон ингээд дэмжлэг өгөөч гэж намайг удирдах чиглүүлээч гэж хүсдэг. Тэгэхээр энэ төрлийн хүмүүс болохоор хизээж ганцаараа явахгүй гэж байгаа байхгүй. Айж байгаа учраас энэ хорвоод ингээд амьдраа явж исэн чи юу ч тохиолж магадгүй. Тийм болохоор хин нэгнтэй би хамтрах хэрэгтэй. Хин нэгнтэй зүрх сэтгэлийн юм гүн үнцгийн холбоо үүсгэх хэрэгтэй гэж боддог хүмүүс гэсэн. За тэгсэн 7 дугаар төрлийн хүмүүс болохоор айж майгаад энэ хорвоо ертөнцийг ингээл таньж мэдгээл үнэн мөннийг олох яршиг тий яршиг штэ зүгээр гоё амьдрын нэг л амьдрах хорвоо дээр нэг л ингээл гоё хөвчлөлтэй хөнгөн хийсвэр жинхнээсээ тий хөнгөн амьдрал та гэдэг сонголтыг хийж айцтай хариултал үзүүлж байгаа хүмүүс гэсэн үг байхгүй. Тэр хүмүүсийн доторх энерги нэжлэх. Тэгэхээр энергиэсээ болоод хүмүүсийн нөгөө үн цэнтэй гэж хараад байгаа зүйл нь ялгаатай байгаа байхгүй. За тэгээд 891 гэсэн дугаарын хүмүүс бол дотоод энерги нь уур гэдэг энерги. Юм л бол цохолтон тий цохолтой эсвэл одоо ууртай уцаартай хурдан уурладаг. Тэгэхээр ууртай байхгүй тулд тэр хүмүүс бас хариултал үзүүлдэг та. Тэгэхээр энэ хүмүүсийн хамгийн түрүүнд өвддөг зүйл нь болохоор хотоод. 9 болохоор тэр уур гэдэг мэдрэмжийг яаж байгаа гэхээр бүр дараад байгаа хүмүүс. Бүр дараад ингээд дарангуулаад байгаа учраас яаж байгаа гэхээр хизээч гаднаа ууртай хүн шиг харагдахгүй. Би нэг юм уншижсэн. Ингээл дандаа ингээ муу залуу сонгоод байна. Эсвэл дандаа тийм залуу сонгодог, ийм хүүхэн сонгодог гэж яриад байдаг хүмүүс маань зүгээр л автоматар одоо нэг өөрөө тархин дотроо нэг юм зураг үүсгэсэн те. Хэдий ингээд би одоо үнэхээр сайн сайхан залуутай ч юм уу тийм хүнтэй байхыг хүн болгон хүсэж байгаа. Гэхдээ хүүхэд насны траума ч юм уу нэг янз янзын ингээд нэг юмнаас болоод өөрөө ирэхгүй нэг л төрлийн хүн дээр очиж сонгочоод байдаг. Сасны дараа ч гэсэн өчнөө олон хүн байхад яг л нөгөөтгөө ингэ болоод байдаг. Энэ юу вэ гэхээр зөв өөрөө кодолцсон байгаа нэг тийм ингээд бар кодонд оруулсан те. Өөрөө мэдлгүй тэрийг очиж сонгоод байдаг. Нэг тийм байдаг гэж одоо бас уншижсэн байхгүй. Тэгэхээр магадгүй тэр бол үнэн байх. Би бол тэнд яг итгэлтэй байгаа байхгүй. Нэрээ тэр хүн чинь өөрөө сонгож байгаа юм чинь. Өөрийнх нь сонгож яваад байгаа шүү дээ. А гэхдээ одоо ингээд бодоод үзэхлээр нэгэн л тийм хүнийг сонгоод байгаа юм бол яагаад тэр төрлийн хүнтэйгээ зогцъё, болъё, ойлгоё. Би яагаад энийг сонгоод байгаа? Яавал би энтэй нийцэх гээд байгаа гэдгээ ойлгохгүйгээр явж ирсэн аа. Нөгөө л нэг бүтэхгүй харилцаа болъё. Нөгөө л бүтэхгүй харилцаа болъё гэж болж явчаад эцэст нь би юу наацгүй юм гэдэг. Тэгэхээр нэгэн төсвөл үнэхээр л ийм хүн сонгоод байгаа бол энийг ойлгохын тулд явж болдгоо. Эсвэл харин энэ тэ ингээд буруу юм бэ зүгээр болъё би. Тэгэхээр айгүй энэ хүн айгүй химик гэдэг шүү дээ. Өөрийгөө бүр ингээд цоош нь болоод энэ тайпнаас шал өөр юм сонгодог болохын тулд тэр хүн ч одоо өөрийгөө оронгоор нь өөрчлөх болчиход идэг. Гэтэл өөрийгөө оронгоор нь өөрчлөх түрүүний таны хэлдгээр энэ тэтэргүй яг энэ тайпны энд орцсон байгаа хуваагдсан энэ төрөлд орцсон байгаа 7-гийн хүн нэг рүү очиж ч юм уу те шал өөр хүн болоод ингэх магадлал одоо боломж миний бодлоор л асар бага бах. Тэгээ дээрэс нь хүн нөгөө өөрийгөө өөрчлөх айгүй дургу. Ер нь өөртөө харьцах, өөрийгөө сул талыг олж мэдэх энэ төр өөрийнхөө сул талыг хүнээс сонсох энэ төр айгүй дургу тий. Тэгэхээр одоогийн нөгөө орчин үеийн хүмүүс маань үнэхээр чи ийм л хүнд татагдаад байгаа бол энийг ойлгооч, энийг хүлээн зөвшөөрөөч тий. Энийг илүү судлаач гэдэг нэг тим юм руу орчод байгаа юм болов гэж би бодоод байна л та. Тийм яг үнэ. Одоо нөгөө нэг нэвтрүүлэг дээр ингээл үзэж байгаа шүү дээ. Бид нарт одоо хамгийн их гарч байгаа солонгосын нэвтрүүлэг байна тий. Харангуут чи ямар чиний MBTI юу вэ гэл тэнгуут нэг 4 үсэг хэлээл ах шүү дээ. Би бол одоо ийм гэл. Яагаад одоо ингээд зарладаг болчихвоо. Хүмүүсийн яагаад энэ өөрсдийнхөө зан характерыг тайпыг зарладаг болчихвоо. Яагаад тэгэхээр одоо бид хоёр нийцэлтэй win-win харилцааг үүсгэх гэдэг байгаа байхгүй. Бид хоёр үнэхээр яг ингээд те би ч сэтгэл ханамжтай надтай харилцаж байгаа лаврач сэтгэл ханамжтай харилцааг л үүсгэмээр байгаа байхгүй. Тэгтэл тийм биш одоо ингээд харилцааг үүсгээд байгаа бол үүсгэх гээд байгаа бол магадгүй эсвэл би мэдхгүйгээр мэдрэмжгүй хандаад нөгөө энэ хүний хамгийн үн цэнтэй чухал зүйлийг ингээд очиж хөндөөд те эсвэл нөгөө нэг сэтгэлийн шархыг сэдрээгээд тэгэд хоорондоо зөрчил үсээд эсвэл ойлголцгүй байгаад ингээд зөрөө явснаас энэ хүн ямар одоо темпераменттэй ингэдэг шиг ямар одоо зан характертай үндсэн төрөлхийн зан характер нь ямар энэ хүнд ямар хандлагаар хандвал зүгээр юм гэдгийг бид нэр одоо сурах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Одоо тэгэхээр яг энэ дээр ингээд ийм гарч ирээд байна л та. Найзууд нь ингээд шүүмжлээд идэв штэ. Чи дандаа юм уу сонгодог. Одоо болооч.
гэр бүлийнхэн ч юм уу найз нөхд нь ажлын газрынх нь гэхдээ чиний тайп нэг ийм л юм а даа гэл нөгөө хүнээ шоолоод ч юм уу те өгөөсгээд ингээд ахаар автоматар нөгөө өөрийгөө би нэрээ болдгоо юм байна. Гэхдээ нэрээ би ерөөсө биш юм байна гэгэнгүүтээ одоо бүр адтан шаардлагаар шал өргөн сонгоод тэгээд магадгүй ингээд сайхан амьдарч байгаа ч гэсэндээ толгой дотор нөгөө юм нөгөө л бодол нь байгаа л одоо ингээд нэг гэр бүл болсны 5-10 жилийн дараа хажуудаа харахаар нэг л ингээл биш. Тэ ингээл тэгэл нэг л биш болохоор цаанаасаа л нөгөө сэтгэл нь гарахаа болоод нөгөө нэг заа сүултээ нөгөө бэлгийн хөрөлт мөрөлт явдаг юм уу яад ийд ингээл бүх юм ингээд ингээ урууд. Тэгэхээр нөгөө бусдын юмыг дагах биш те. Нөгөө хүмүүс ч гэсэн чиний сонголт ийм байх гэж шүүмжлэх биш. Бид нар чинь нөгөө нэг ингээд одоо өөрөө юу дуртай юу болоод байгааг өөрийгөө танихаас илүүтэйгээр ерөөс нэг юм бусад хүмүүс намайг юу гэж харж байгаа бол гэдэг юм дээр үс амар юм ач холбогдол өгдөг болсон. Энэ магадгүй сошиал медиа хөгжсөндөө би юм холбоотой болоо гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ буцаад хүний сонголтонд амар нөлөөлөв. Чи надад нэг аав жирэн ч гэсэн чи наад юмар яах гээд байгаа юм ингээл те. Тэнгүүд ингээд болоод өөрийнхөө дуртай тайптаас л өөр юм сонгочдаг. Эсвэргээр нөгөө хүн чинь хэдэн жилийн дараа нэгэн тал дургуй юм а эргэлж байгаа хүн чинь яаж утсан л дургуй л байна штэ тий. Тэгэхээр одоо энэ бас өөрийгөө хүлээн зөвшөөрөх нэг юм бас нөгөө хэдэн ч гэсэн хүний сонголтонд хүндэтгэлтэй хандах гэдэг нэг юм бас орчин үеийн хүмүүст бас байх ёстой юм шиг байна тий. Хажуудах найзаагаа заавал өөршигөө байлгах ямар шаардлагагүй гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Энэ бол айгүй том хүндэтгэл юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Гэтэл одоо ерөөсөө яаж юм гэхэлэр болоочтой чи наатахаасаа чи миний амьдралыг мэднэз яг ийм байж байгаа тэнгисэн штэ гэл ингээд гэдэг. Монголчуудын хамгийн их одоо алдж байгаа зүйл бид нар хитрхи emotional одоо оюун санааны тэр сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг зүйлийг хөгжүүлж чадаагүй мөртлөөсөө сэтгэл мэдрэмжээ хитрхи дагдаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө оюун ухаан байхгүйгээр зөвхөн мэдрэмж суурьтай учраас хідэн найзууд эмэгтэйчүүд нийлэл наачаста болохгүй байна. Ийм биш дээ. Надад чи би мэднэ тэрний тэртэй гэл ингэнгүүт нөгөө мэдрэмж аваад пак чи тийм гэсэн штэ гэл. Тэ ингээд болчдөг иймэрхүү асуудлууд байгаа. Тэгэхээр бид нар одоо юунд суралцах хэрэгтэй байгаа вэ? Би дахиад л ингэж хэлмээр байгаа байхгүй. EQ буюу одоо сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг зүйлд бид нар суралцах хэрэгтэй. Хүмүүс бол янз бүрийн юм ярьж болно. Гэхдээ тэрийг нөгөө шүүн тунгаагаад тэрийг оюун одоо бас мөн чанартайгаар шийдвэрлээд тэ шүүн тунгаагаад яг авах гэхийн ухаанаар хандна гэдэг чинь л энэ байгаа байхгүй. Тэгээд тэр авах гэхийн ухаанаар хандаад базаад эцсийн үр дүнд биегээ мэдж байгаа хүн л өөртөө хамгийн сайн сонголтыг хийх чадамжтай. Тэгэхээр хэрвээ үнэхээр би одоо оюун ухааны чадамж болоод сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадамж нь би сайн тэрийгэ мэдэхгүй байна, хөгжүүлж чадаагүй, тэр юу юм би ойлгохгүй байна гэж байгаа бол өөртөөгөө илүү ижил төстэй хүмүүсийн одоо амьдралын туршлага, амьдралын нөхцөл байдлаас бид нэр суралцах хэрэгтэй. Тэрнээс биш шаал өөр одоо ингээд найзуудаасаа тий шаал өөр юм тайпны эсвэл өөр амьдралын нөхцөл байдалтай хүмүүсээс суралцна гэдэг бол надад наалдахгүй байхгүй. Манай Монгол залуучууд одоо үнэхээр ухаалаг болж байна. Тийм учраас бид нар юунд суралцах хэрэгтэй аваа гэхээр үнэт зүйлээ үнэтэй үнэхээр чухал. Тэр харилцаанд орох гээд байгаа хүнээсээ эсрэг хүснээс ч үж болно. Эсвэл одоо удирдлагаас ч үж болно те. Ямар хүнээс би юу хүсэх юм бэ гэдэг чинь л тодорхой болох хэрэгтэй. Энэний дээр ажиллаж байгаа энэ цаг чинь ч гэсэн миний өөрийгөө хайрлаж байгаа цаг байхгүй. Тэгжээж л бид нар жинхэнэ өөрийгөө хайрлаж буюу өөртөө юу чухал вэ? Би юуг одоо те одоо хамгийн чухал тавьж байгаа. Тэрэндээ нийцүүлсэн, тэрнтэйгээ тохирсон ийм одоо шалгууруудаар хүнтэй харилцаж нөгөө харилцааг эхлүүлэх үгүй юу гэдгийг шийдэх ч гэсэн боломжтой. Бидний дунд бас нийтлэг байгаа зүйл бол гэр бүл салалт. Энэ дотроос одоо ганц би ээжүүд, ганц би аавууд асар олон гарч ийн. За яг салалтаас гадна эн чинь хөрхий хань ижлүүд нь ингээл бурхан болцсон янз бүрийн шалтгаантай байна шүү дээ. Тэгээд энэ хүмүүс буцаад хань ижилтэй болоход энэ хүмүүсийн нөгөө таны хэлдгээр нөгөө үнэт зүйл гэдэг юм юу гэхэлэр өнгөрсөн амьдралыг нь битгий сөхөөсэй тий. Өнгөрсөн амьдралыг нь битгий доромжлоосай, доошоо иж үзээсэй. Намайг өнгөрсөн амьдралаар минь ингээд битгий дарамтлаасаа одоо тэр чинь
хүүхэдтэй байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийг нь битгий ингээсэ гэд ингээд ерөөсөө тэр хүний хамгийн чухал үнд зүйл бол өнгөрсөн амьдралаас үлдсэн энэ үр дүн байгаа даа шүү дээ. Энийг минь ингээ хайрлчаасаа гэж бодож, энийг минь л ерөөсөө хүүхдийг минь л хайрлал, миний өнгөрсөн амьдралыг л уушлаад ярихгүй хүлээж авах юм бол би тэр хүнтэй амьдрнаа гэдэг нэг тийм сэтгүүс утсан. Гэтэл өнөөдөр орчин үеийн залуучууд маань бас яг энэ тал дээр ойлгохгүй нөгөө хинтээ чи суух гээд байгаа гэдгийг ойлгохгүй. Энэ хүн чинь өнгөрсөн амьдралд үр хүүхэдтэй тий. Энэ зүйл бол энэ хүний хувьд хамгийн чухал үнцэнтэй зүйл. Тэгэхээр энийг нь ерөөсөө ингэж хүндэтгэхгүй байвал энэ гэр бүл хизээч гэр бүл болохгүй. Тэгэхээр энэ нөгөө салтаас үүдсэн энэ ганц бие аавад маш болчиход байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас нэг тийм зөвлөө гэд тэгэхээр те ямар ч л гэсэн ингэж харж байгаа. Яг ийм одоо ганц бие аав ээжүүд бол маш их болсон байна. Тэгээд ганц бие болоод байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр нөгөө яригдал араар тавилтын асуудал тийм ээ. Нөгөө нэгээ таниагүй одоо асуудал байна. Мэдээж за жоохон танилаа, жоохон эрт ингээд багасаа үерхэж нөхрлөө суулаа гэвэл гэр бүлийн соёлыг бий болгож чадахгүй байна. Хамтын зорилго мөрөөдөл, хамтын одоо үн цэнийг тогтоож чадахгүй байна. Тэгэд энэ асуудлуудаас болоод салж байна. Салаад дахиад нөгөө асуудлыг өөрөө угаасаа давтан явах үедээ түрүү нөгөө хэлсэнчлэн бүр анх түрүү ярьжсэнчлэн хүн угаасаа яг нөгөө нэг өмнөх хийсэн зүйлээ давтан хийх гэдэг. Хэрвээ тэн дээр яг ингээд гадна гараад өөрөө би одоо хаана явж гинэ гэдгийг маш сайн дүгнэлт хийж харахгүй бол буюу өөрөө ажиллахгүй бол тэр хүн дахиад тэр алдааг давтан явна. Би энэ чинь шал өөр эмэгтэй сонгож байна. Би шал өөр одоо уян зүйлэн сэтгэлтэй те хүн миний үгийг сонсдог эмэгтэйг сонглоо доо гэл хоёр дахь амьдралаа сонгосон ч бид нар яаж аваа гэвэл тэр эмэгтэйг тийм болгож бүтээж байгаа хгүй. Нөгөөхий төсөөллөөрөө буюу миний амьдралын угаасаа одоо тойрог гэх юм уу? Би бол их хвшлэн тойрог гэж хэлдэг. Тойрог маань угаасаа тийм одоо байх гал би тийм зан төлөв, тийм характер, тийм байр байдал, нөхцөл байдлыг өөрөө бэлдээд ингээ гаргацсан учраас тэрүүгээр л яваад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл зогсоод яг хэрвээ нэгдүгээр одоо тийм магадгүй хоёрдугаар бид нар алдаж болно шүү дээ. Салж болно. Тэгэх юм бол зогсоод бүр маш сайн дүн шинжилгээ хийгээд боддоор хараад дахиад үнэхээр ганцхан тэр чухал юм уу? Эсвэл дахиад нөгөө өөр ямар чухал зүйлс байгаа юм бэ? Бид хоёр харилцаандаа юунаас болж алдаад тий юу юунаас болоод бид хоёрын харилцаа одоо сүрсэн мэлээ, салтад төрсөн мэлээ гэдэг дээр тодорхой юм дүгнэлт хийсэн. Тэгж өөр дээрээ ажилласныхаа дараач харилцааг эхлүүлэх нь хамгийн чухал байдаг. Хэрвээ тийхгүйгээр л ингээд нөгөө сэтгэл хөдлөлөөрөө тийм ээ эрхчлөлтөд олчлоо, гойлчлоо, магадгүй тэрийгээрээ гуниг дарах гэж ч юм уу тий хаягдсан орхигдсон гэдэг мэдрэмжээ дарах гэж ч юм уу явж байгаа нэг хин нэг дахиад зүгээр гинтийн байдлаар татагдлаа ингээд явах юм бол бидний амьдрал яг л нөгөө явдаг торгоор л явах гэдэг байхгүй. Тийм учраас ихэвчлэн одоо бид нар юунд суралцах хэрэгтэй байвал сэтгэл мэдрэмжийг даах дээр биш сэтгэл хөдлөлөө удирдсан зохион байгуулдаг одоо тий сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг зүйлд суралцах бол ийм шаардлагатай болчиход байгаа гэдэг зүйлийг дахиад хэлмээр байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Хагман Монголиа сэтгэл зүйн төв. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн дэлгүүр байгаа. Цэцгийн баглаа билээ. За тэгээд Солонгос Новемберний сэтгэл зүйн төв болох Хагман Монголиагийн баярлалаа. Хатгалж байна. За нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. За харилцаа гэдэг бол нэг талын биш харин хоёр талын болон олон талын ойлголцол байдаг гэдгийг бид нар санах хэрэгтэй. За тэгэхээр энэ удаагийн дугаараар ярилцсан зүйлс маань та бүхний хайж байгаа асуултанд маш олон хариултыг өгч чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Солонгосын Новемберний сэтгэл зүйн төв болох Хагман Монголиа болон Элит цэцгийн салон хамтран ажиллаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.